2023 оны 5 дугаар сарын 5-ны энэ өдрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 цар тахал эцэс болсныг зарлаж байсан юм а. За COVID-19 цар тахал дэлхийд дахинд сая хүний амь насыг авч явсан эрүүл мэнд эдийн засаг боловсролын тогтолцоонд томоохон хямрал үүсгэсэн цар тахал байсан. За хөдөлмөрийн зах зээлийн 20-с 25% нь ажилтгүй болж 2020 оны 3 дугаар сард дэлхийн нийтээр тархсан юм. Олон сая хүн халдвар авч 2021 оны байдлаар дэлхийд 5.2 сая гаруй хүн энэ халдварын улмаас нас орсон юм а. Дэлхийн эдийн засагт урд өмнө тохиолдоогүй шок болж ажлын байр асар ихээр хумигдж дэлхийд даяар 1.5 тэрбум суралцагч буюу нийт суралцагчдын 91% нь сургуультан яваагүй өдрүүд үргэлжилсэн. Дэлхийн банк цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахд улс орнуудад тусалцаа үзүүлсэн. Монгол улс иргэдтэй Pfizer, AstraZeneca, Sinopharm зэрэг вакцинуудыг хийж байсан. COVID-19 цар тахал тархснаар монголчууд гар угаах, амны хаалт зүүх зэрэг зуршилд суралцсан гэж эрүүл мэндийн салбарынхан үздэг байна.